Монгол улсынхаа нутаг дэвсгэрт амьдран суугаа Монголынхоо нийт ард түмэн болоод дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монголоор овголдог хүн бүхэнд Монголын тулгуур төр байгуулагдсны 2234 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсны 819 жилийн ойн үндэсний их баяр наадмын халуун мэндийг хүргэн мэдчилж байна. Дэлхийн 8 тэрбум хүнээс Монгол улсын иргэн болж, Монгол хүн болж төрнө гэдэг хосгүй ховор хувь завшаан гэдэг эргэлзэхгүй итгэдэг. Монгол хүн болж төрнө гэдэг хөх мөнх Тэнгэрийн дор чөлөөтэй сэтгэх онгод юм аа. Монгол хүн болж төрнө гэдэг хөрс талтан дэлхий дээр дураараа нүүх эрх чөлөө юм аа. Монгол хүн болж төрнө гэдэг таван хушуу малын шимийг тааваараа хүртэх хувь ёроол юм аа. Монгол хүний өрөвч нинжин сэтгэл, Монгол хүний бэлэг оюуны чадамж, Монгол хүний тэнгэрлэг ухамсарт би хизээж эргэлздэггүй. Тиймээс тэнгэр заяатай, дээд язгууртай, их хаадын удам гэдгээ цээж тэнүүн мэдэрч эрхэмсэг оршиж монголоороо омогшин бахархаж сайхан наатцаагаарай.